Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2021 онд нээлттэй хийсэн Jungle Cruise киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө CS тоглодог манай киночд байна уу? Хэрвээ байх юм бол Butterfly Gamma Doppler гэж мэдхнэ. Та нар тэгвэл ийм гоё скинтэй болох арга зааж өгье. Зөвхөн Care for Mongolia-гийн салбаруудаас 10 ширхэг кенгуру самар аваад авсан баримтаа үзүүлээд нэг ширхэг суглааны эрэхтэй болоорой. Тэгээд суглаанд оролцоод супер хонжуур Butterfly Gamma Doppler хожоорой. Гэхдээ энэс гадна зөндөө олон гоёмсог скин байгаа. Мэдээж олон суглаа байвал хожих магадлал өссөн шүү дээ. 2026 оны 3 дугаар сарын 14-ний Бямб гарагт 12 цагаас Care for Sela центрт нүүрээ харж байгаа таацнаа тодруулна. Comedian Sodo арга хэмжээг хөдлөх болно. Бас стример Lexer болон Хорлоо нар ирэх бөгөөд энэ хоёртой тайзан дээр 1vs1 хийгээд тэднийг ялж бас скин авах боломжтой. Шоу болон Baby Na-гийн дуучтай сонсоод скин аваад өдөржин хөгжилдөөрэй. Гэхдээ эхлээд кенгуру самраа идэхэ мартав. Монголын CS-чд маш олон болох болтугай. Эртний домогт Амазоны ширэнгэн ойд байрлах сарны нулимс хэмээх шидэд мод байжээ. Ганцхан дэлбэн ямар ч өвчнийг болоод ямар ч хараалыг тайлах чадaltaй. Олон зууны туршид өчнөө олон хайгуулчид домогт нулимсыг хайхаар тийшээ явцгаасан. Тэр дунд харин акури шиг алдартай нь байхгүй лээ. Харин нулимсыг хамгаалж байсан юм. Түүх бидэнд хайгуул амжилтгүй болсон гэж хэлдэгч домог харин өөр зүйлийг шивэндэг. Тэр модны хамгаалагчдтай таарч амьд үлдсэн юм. Тэгэд тэр тэднээс нулимсыг олох түлхүүр болох шидэт зүйлтийг шаардчээ. Тэднийг талхалзах үед Агира тэдэн рүү дайрсан юм. Харин тэднийг хамгаалж Агира болон түүний нөхдийг хязээч голын ойр орчмоос холдож чадахгүй хараалаар хараасан байна. Тэгэхээр домог энд тасарсан. Хэрвээ бид энд очих юм бол домгийн үннийг харж болно. Тэгээд бид сарны нулимсыг олох боломжтой болно. Ингээд 1916 оны ангилд нэг залуу ихтгэл тавьж байна. Хүмүүс нэр хийтэл шоллоо. Тэгснэ. Таны хүсэлтэд бид татгалзаж байна. Гэхдээ энэ сарны нулимсыг олчих юм бол давуу талтай шүү дээ. Тэн тарин үүнийг сонсож байсан нэг эмэгтэй сэмэрхэн гараад тэрүүгээр явж байна. Гарн дээр газрын зураг зурчжээ. Тэгээд явж байгаад энэ шар үсттэй тарлаа. Сайн уу? Сайн уу. Энэ шока зоолоо. Тийм ээ. Мөсгөө гялс зураг нуугаад цаашаа явлаа. Элтгэгч хэрвээ сарны нулимсыг олчих юм бол бүх өвчнийг андгаа шүү дээ. Хор тавдар ханаад тому тахал нөгөөдөл нь тоодоггүй. Бүсгүй харин тэнд хаалга нууцаар онголгоод яваад байна. Уучлаарай, та энд орж болохгүй. Яана, би мэдсэнгүү. Гэснэмэ, ухаан алдуулчлаа. Тэгээд нуугдаж явсаар нэг хайрцагын доороос нөгөө домогт гараад байсан нулимсыг олох түлхүүрийг нь авчлаа. Тэнд нь харин нэг судлаач шар өстэд. Таны өгөөмөр хандивт бид талархаж байгаа шүү. Энэ манай олдурууд. Та их түүх сонирхдаг хүн юм аа та. Надад олдурууд хэрэггүй. Ганц л зүйл. Ингээд нөгөө бүсгүн хулгайлсан түлхүүрний хайрцгийг онголголоо. Тэгсэн чи хоосон bay шүү. Хэн нэгэн надаас өмнө энийг авчихсан болол та. Гэсэн цаана нөгөө бүсгүй зугтаж байна. Тэрийг барь гэтэл бүсгүй жатавч эргүүлээд зарим нь унгаад бас шатавч дээгүүр нь дүүлж байгаад цонхоор унах шахаад тогтлоо. Хөдөлгөөнтэй бүсгүй байна. Нөгөө шар ус тарийн шатыг нь тайлаад яг унгаах гэж байна. Эренгүүтээ та надад хайрцгаа өгвөл би танд туслая. Гэсэн чи хайрцгаа шидчихлээ. Шар ус тарийн шууд унгаачиж bay шүү. Доор нь харин автобус ирж таарад бүсгүй газарлаа. Сайн байцгаана уу? Сайхан өдөр байна шүү. За энэ цоглог бүсгүй бол манай киноныг олдвор лээлээ. Нөгөө залуу харин хөөгдөж гарч ирээд автобусанд суучлаа. Энэ хоёр холбоотнууд бол та шар ус тарийн хайрцгийг онгоолгоод үзсэн чинь зүйлтийг аваад оронд нэг чихмэл хийдсэн байна. Танаас хүлцэл чи хунтааж Ваким гэсэн чинь чи миний нэрийг тэдэнд хэлчихэж байгаа мó гэснэ тэнд байгаа туслахуудыг алаад унлаа. Гү миний нэр хунтааж Яким. Би таны мөнгийг өгнө. Миний мөнгийг өөрсдөө үлдээ. Харин саяны эмэгтэй хэн болохыг надад хэлж өг. Манай хоёр харин буудлын өрөөнд хамтдаа байж байна. Чи яаж ийм зүйлээс татгалзаж чаддаг байна? Хэрвээ дэлбэг олох юм бол бүх өвчнийг идэхэн шүү дээ. Ангаах ухааны шин нээлт үүнээс илүү хадал явдал гэж байна гэж үү? Би Амазоны ширэнгүү ойроо явахын оронд Шотланд дахь хамаатнууд руугаа явмаар байна. Дүү минь, чи эндээ үлдэж болноо. Би Амазон руу өөрөө явчихъя. Тэгэд хин ч юмд санаа тавих юм. Ингэснээ явахар болчлоо. Нилээн ямптай залуу байна. Гэхдээ сайхан сэтгэлтэй бололтой шүү. Түүнийг Макрогер гэдэг. Дүрс шилжиж нэг залуу Амазонд жуулчдыг завиндаа суулгаж байна. Намайг сонгосон та нар их зөв сонголт хийсэн байна. Амазоны бүх завнуудаас хамгийн хямд нь би. Ингэсэн голын дунд завь нэвтрээ зогсчиж. Та биднийг аялуулах юм уу? Үгүй юм уу? Одоохон би мөнгө буцааж авмаар байна. Ямар ч буцаалтай байхгүй. Ингээд цаашаа явлаа. Тэгээд яндангаараа гарч ирээд ахмадын малхагаа өмсөд жуулчид тэнд юм мөрхнгээд айж байтал завья тэр дор нэргүүлээд яваад өглөө. Тэгснэ эргэн тойрноо тайлбарлаж эхэлнэ. Тайлбар нь арай олигтой явдаггүй. Жуулчид нь гайхаад байна. Тэгэхээр нь жаахан адал явдал нэмлээ. Юундч бүхэр энтхийн бүх зүйл та нарыг алахыг хүсэж байгаа. Бас тэд чадна. Хортой шумуул, курари, банана
хаалз. Гэснэ гинэт цочогод саяных бол марадрууд таглаас болж өгцгээс юм. Бас баахан гавлиас харууллаа. Тэгснэ тэнд үхлийн аюултай усны үхэр байна. Гэхдээ Амазонд усны үхэр гэснэ олс тастаад үхрийг хөдөлгөж байна. Бүгд доошоо. Тэнд пука мачуначууд байна. Энтхи анчид тэд хүн эдэдэг юм. Гэснэ цааш орчлоо. Нөгөөдөл нь онгоц руу харваад жуулчид сандралдлаа. Манай үнийг яг онох шахлаа. Айлгүй л дээ. Тавилттай бололтой шүү. Хурдан яваач. Гуй. Хөдөлгөөр эвдэрчих юм бол шинийг авах мөнгө байхгүй. Гэсэн чи мөнгө өгч байна. Би та нарыг ийшээ хөргөж өгнө гэж мөнгө авсан. Буцааж хөргөж өгнө гэж аваагүй шүү. Гэт дахиад жуулчдыг шуулах гэж байна. Аргатай нөхөр вэ шүү. Энэ бол манай киноны гол дүр Фрэнк. Тэгэд Лили Бразилийн Порто Верхо өртөн дээр ирлээ. Тэнд харин хэсэг үүлгүүдэх этгээдүүд Лилигийн зургийг барьчихсан хүлээж байна. Барьж авах гэж байгаа болтой шүү. Лилигийн дүү Макгрегор. За, зочид худалд ороод халуун вайн, коктейл олвол ямар уу? Болж үз. Бид энд амрах гэж ирээгүй. Бид ноён нийлог олох ёстой. Фрэнкээр аяллаа дуусгаад хүмүүсээ буулгаж байна. Тэнд нь харин нэг ганган ир хүмүүстэйгээ хүрээд ирлээ. Фрэнки жаал. Тэнд. Фрэнк надад өртөө. Ноён нээло. Намайг битгий тэгж дуудалтаа. Фрэнк, чиний өрөө өгөх хугацаа чинь хэд төрчихсэн. Фрэнк харин олсон мөнгөө гаргаж ирээд хоол идэх мөнгөө авч үлдээд үлдсэний нөглөө. Тэгсэн нэмэр алгаа тэр нэгийг авчлаа. Багдаж байна Фрэнк. Гэснэ онгоцных нь моторыг өргөж хайрцагт хийгээд цоожилчлоо. Тэгээд түлхүүрийг аваад явчихна. Өөрөө төлтөл чинь хэсэгтээ энэ надад байж байг. Нөгөө хоёр харин нийлог хагаад яваад байна. Фрэнк нууцаар түлхүүр авах гээд тийшээ явлаа. Цонхоор түлхүүрийн хаана ийхийг харчлаа. Ноён нийлоо өөр тийшээ явах үед Фрэнк цонхоор нь өрөө рүү норчдөг. Тэгсэн тэнд нь Лили ирээд тогшиж байна. Ноён нийлоо, би тантай ажил ярих гэсэн юм аа. Маргааш өглөө ирээрэй. Дүүд хоёр их яаруу явна л та. Бид голоор дамжиж айн гүн рүү ормоор байна. Уучлаарай. Би шинэ ажил хүлээж авахгүй. Та явна уу? Гэт нөгөө түлхүүр ийсэн хайрцгийг онгоолгох гэд үзээд байна. Бүсгүй аргаа бараад. Надад маш их мөнгө байгаа шүү. Гэсээр хаалга онгоолгож байна шүү. Мөнгөний зургаар манай хүн нийлээ болоод жүжичлээ. Бид энэ үл мэдэгдэх газрын зургийн дагуу Лагримас де Кристал гэдэг газар руу явмаар байна. Чи өмд өмсчихсэн юм уу? Тийм ээ. Гэсэн тотон тэндээс. Фрэнк надад өртөө гэж байна шүү. Фрэнк чи юм бэ? Би мэдэхгүй. Хэрвээ та Лагримас де Кристал руу явах гэж байгаа бол энэ таны очих сүүлийн газар байх болно. Тэнд үнэхээр аюултай. Би явна. Үгүй ээ. Би тэгж бодохгүй байна өмдтөө. Энэ бол зугаалах газар биш. Би энд зугаалах гэж ирээгүй. Фрэнк газрын зургийг хартал. Тань л газрын зураг биш үү? Чи энэ газрын зургийг хаанаас авав? Аав маань надад өвлүүлсэн юм. Аав маань надад бас сарны нулимсны тухай домгийг ярьж өгдөг байсан юм. Тэгэд би ийш ирсэн. За намайг хүргэж өгүүлөг. Үгүй бол битгий миний цагийг өрөөд бай. Хит хэрэгтэй юм. Фрэнк маань тохирох шиг боллоо. Ингээд доошо буугаад үнэ ярилцлаа. 50,000, 10,000. Би бол энтхий хамгийн шилдэг ахмад. Тохирлоо. 10,000 бол амьд эргэж ирэх хүн. Харин өгчих юм бол 15,000 эргүүлж авчирна. Юу? Ягаад би өгчгээд илүү мөнгө төлнө гэж? Ягаад гэвэл өгсөн хүн чинь хөдөлгөхгүй болохоор үүрээд явхад их хэцүү байдаг юм. Чаавас. Өгсөн амьд хамаагүй буцаж ирэх юм бол 20,000. Тохирлоо. Ингээд гар барих гэж байтал тэндээс дүүн ноён нийлоо та хамт түрээд ирлээ. Намайг хэнийг олсон гэж бодож байна? Ноён нийлоо. Чи тэгэхээр гэсэн ноён нийлоо тэндээс. Фрэнки бой. Чи тэгвэл нөгөө Фрэнк надад өөртөө гэд байсан хүн нь байх нэ? Гэж байтал нөгөө түлхүүр болсон шидэт зүйлд нь харагдаж байна. Фрэнк хараад шууд шүгэлдлээ. Чи сая над руу шүгэлдсэн үү? 15,000. Үгүй 10,000. Учир нь би чамайг тэнд хүргэж чадах ганц хүн. Дээрээс нь чи Бразилийн хамгийн үдсгэлэнтэй байнанд дуусанд орно. Гэсэн цаана нь хүмүүс орилолдоод нэг ирүүс ороод ирлээ. Бүгд айгаад сүйд боллоо. Фрэнк харин битгий хөдөл тэр айдсыг өндөрлөдөг юм. Би хайгаагүй. Би хараа айч байна. Жаахан шингээ айдас. Хөөрхи. Өмдөндөө дусаасан юм шиг байна. Тэгээд Фрэнк ирүүстэй тулалдаж гарлаа. Нилээ үзэж байгаа тэнд байсан стейкийг шидэд гаргачлаа. Хүмүүс алга ташаад сүйд болно. Бүсгүй харин зөв хүнээ сонгоо бололтой. 12,000-аар тохирох уу? Амьд авчирна. Тохирлоо. Манай хүн Гялс нөгөө хулгайлсан түлхүүрээр мотороо онгоолгож суулгаад бэлдэж байна. Тэгсэн тэндээс ачаана гэж бараг чингэлэг юм ирж байна шүү. Хадагтай таны даашинснууд танд хэрэгтэйг би мэднэ. Гэхдээ онгоцсон дээр маань зай алга. Минийх биш ээ. Гэсэн Макгрегор. Минийх. Эдгээр зүйлс нь намайг ойд амьд үлдэхийн тулд хэрэглэгдэх юм. Тэгсэн Фрэнк хайрцгуудыг нэг нэгээр навснаа ус руу шидэд унлаа шүү. Үүнийгээ бол үгүй бол би чамайг гэсэн арай бакимаа. За. Манай хоёрыг харин ярьж байх оронд нөгөө үл бүтэх хүмүүс Лилиг торн дэгээд тулгалчлаа. Орилсон ч гэсэн шувуунуудын чимээнд юу сонсогддгүй. Зэрэгцээ ноён нийлогийн хүмүүс. Фрэнк, чи зав хулгайлна гинэ? Тэд юу хүмүүс вэ? Мэдх юм алгаа. Хурдан суу. Лили яах юм бэ? Замдаа авнаа. Гэт хэсэг явж байгаад. Жолоо авч бай. Гэт Лили рүү явлаа. Манай хүн аль хэдийн анзаарсан байжээ. Лили харин замдаа Гялс цоож онгоолгоод бэлтлээ. Очоод гаргаад ирэх үед өөдөөс нь жийж гарч ирээд зодтолтлоо. Их хөдөлгөөнтэй bay шүү. Фрэнк хараа хурчирээд үлдснийг нь зөгцүүлж өгнө. Тэгээд мултраад ус руу үсэртэл. Лили харин ордоггүй. Үсрээч ээ.
Тэгсэн чинь дээгүр авирах гадгүйгээ явчлаа. Фрэнк харин яг доор нь завээ тааруулаад байж байтал Лили хитэрч яваад юм мөргөд унчлаа. Тэгээд очиж аваад хамтдаа замдаа гарцгаалаа. Чи яагаад ус руу үсрээгүй юм? Учир нь тэр сэлж чаддгүй маа. Йоо, чи сэлж чаддгүй хэрнээ сарны нулимсыг олох гэж байгаа мó. Нөгөө талд харин хунтай Жокимд мэдээ ирж байна. Тэд барьж чадаагүй байна ирхмэ. Тэгвэл одооноос би өөрөө арга хэмжээ авахаас гэд боссон чинь шумбагч онгоцсон дотор байсан юм байна. Дээшээ дурандсан чинь манай эдийн бүр хажууд нь байж байсан юм биш үү? Гарч ирснээ шууд буу гаргаж ирээд шүршиж байна. Шууд хөдөлгүүрийг онцлоо. Фрэнктийн жолоогоо нөгөө хоёрт бариулаад онгоцоо олсоор хүлээд эргүүлнэ. Нөгөө ноён нийл огорч ирээд "Фрэнк, чи өөрийнхөө завийг хулгайлаад одоо миний завийг хулгайлах гээ юу?" "Баяртай." "Юу?" гэсэн чи цаанаас нь шүршиж байна. Фрэнк харин зуухаа дахиж галлаад хөдөлгүүрээ асаах гэтэл астаггүй. Лили тэнд "Би бодохдоо юунд ч битгий хүр. Энэ бол миний зав. Би л хүрдэг юм" гэсэн нэг өшөглөөд асаачлаа. Талрах хэрэггүй. Физиктээ сайн юм шиг байна шүү. Хунтай чараа араас нь пуужинчлаа. Манай хэд болтож амжихгүй болохоор шууд байшин руу авираад доогуура гаргачлаа. Дахиад хөөх гэтэл нөгөө ноён нийлогийн зангуунд сэнсэн ороцолдоод тэндээ мөргөлдөөл үлдчихлээ. Манай хэд зүхтлаа. Нөгөө ноён нийло харин "Фрэнк!" Манай хэд баярлаад тэрвэрлдэцгэн. Энэ хоёр чинь жаахан оч үсрэх гээд байна уу да. За ингээд яг жинхнээсээ аялалдаа гарлаа. Фрэнк онгоцоо янзлангаа үнсээд "Чи их хүнд юм тууллаа шүү. Гэхдээ үргэлжил чи хурдаар илүүрхдэг." Лили хараад жаахан шоолонгүй байна. Ямптай дүүн харин бүрэн хувцалчиж. Тэгээд "Би хувцаа албан байлгахаар шийдлээ. Чи халууцахгүй байна уу?" "Огтхон ч үгүй." Ингэсэн чи удалгүй. "Миний нөт хүртэл хөлрөөд байна." Хөөрхи. Фрэнк харин Лилигийн сууж байгааг жаахан ажиглаад татагдсан маягтай байна шүү. Удалгүй Лили камер гаргаж ирээд бичлэг хийдэг. Хэсэг бичсний дараа Фрэнк аваад бичлээ. Камерын дурангаар Лилиг хартал. Бас үдсэглэнтэй бүсгүй байна шүү. "Лили, Мак, одоо жолоогоо эргүүл. Бид баруун талын замаар орох ёстой." "Үгүй дээ. Бид нөгөө талаар нь тойрч очих хэрэгтэй. Надад итэг. Лагримастэй кристал руу ингэж явдаг юм." Лили харин газрын зураг дээр ингэж бичсэн байна. "Газрын зургаа дагна гэд болдоггүй. Жаахан маргах гэтэл би чамайг ажилд авсан. Миний зааврыг даг. Скипи." "Адагтай. Скипер гэдэг юм шүү. Уучлаарай." Лили дийлдэхгүй нь бололтой. Нөгөө талд харин хунтааж "Сарны нулимс. Түүнтэй хамгийн ойр байсан ганц л хүн байдаг юм. Түүнээс шууд асуучихвал зүгээр юм уу?" Хүмүүс нь тэндээс "Гэхдээ эзэнтэй, Дон Акиригийн домогч нь зүгээр л домог үсттэй" гэсэн хунтаажин ширээн дээр Дон Акиригийн бичсэн захидал нь байж байдаг шүү. Чиглэлээ өөрчил. Манай хэд харин шөнөөр явахгүйгээд амрах боллоо. "За тэгвэл чиний яриад байсан нөгөө тансаг байнанд ордог юм уу гэж бодож байна. Доор байгаа мó?" "Үгүй, тэр байна. Дэлхийн хамгийн тансаг байна. Бас өдөржин наранд яг чамд зориулаад бүлээсчихсэн байгаа" гэж авна штт. Макгрегор харин хүнсийг нь хаяжчихсан гэд уурлаад байна. "Чи биднийг өлсгөж алахаар энд авчираагүй үсттэй" гэсэн дээшээ буудаад нэг харах унгачлаа. "Чи арай энийг идэнэ гэж бодсон юм биш үү?" гэсэн нөгөө харахаа ус руу шидэд араас нь тор явуулаад баахан пирана барьчлаа. Нөгөөдүүлээ шараад эдцгэн. "Хөх, пирана ямар гоё амттай юм бэ? Юу тэдний махыг ийм амттай болгодог байна. Цус." За. Макгрегор харин ундах гээд доошоо орлоо. Тэгсэн цаана нэг эрүүс байж байна шүү. Фрэнк харин нөгөө зүүлтэй ширтээстэй. Лили жаахан буруугаар ойлгоод "Юу чамайг намайг ширтгэх чинь болиулах вэ? Чи юу хийж наашаа ирсэн юм? Зугаалахад тийм сайхан газар биш байгаа үсттэй. Би домог үнэн гэдэгт итгэдэг. Сарны нулимсыг олно. Чи олохгүй. Би олохдоо л олно. Харин олсны дараа төсөөлөд үз. Энэ дэлхийн ямар ч өвчнийг эдгэх арга болж ангаах ухаанд шинэ хөвсөл хийн. Би хүмүүсийг эмчилнэ." "Чи тэр хүмүүсийг танихгүй шүү дээ. Хүмүүс сайныг хийхэд заавал тэднийг таньдаг байх албагүй. Миний бодлоор чи их азтай. Аль хэдийн хайрлах ёстой дүү чинь байна. Хэрвээ энэ дэлхий дээр нэг л хайрлах хүнтэй байх юм бол дэлхий надад хангалттай гэж би боддог юм." Сайхан хэлж байна шүү. Лили бас энэ үгийг нь санаад авчлаа. Тэгсэн доороос нь Макгрегор орилоод гараад ирлээ. Араас нь Эрвс гараад ирнэ. "Проксима, зогс" гэсэн чи долоогод унлаа. "Юу? Энэ чиний тижээвэр муур байсан юм уу?" "Тийм ээ. Чи жүжиг тоглож байж. Тэнгэр минь Фрэнк. Чамд итгэж болох ядаж ганц юм байна уу?" "Байхгүй л бах та. Байц, нэг юм байгаа юм байна. Скинтэй кенгуру уралдааны супер шагнал тодруулах мөч 3 дугаар сарын 14-нд болно 12 цагаас. Тэрэн дээр хэрвээ кенгуру самар идээд суглаа авсан бол супер шагнал хожих магадлалтай. Бас зөндөө олон гоё скинүүд байгаа. Супер шагнал нь Butterfly Gamma Doppler. Тэрийг бол унжиж барихгүйгээр азтан болсон хүнд нь шууд өгнө. Энэнд бол итгэж болно. Ингэж байна. Нөгөө Агиригийн хоригдсан газар ирдсэн байна. Энэ бол Агири болон түүний хүмүүс төлхүүрийг хулгайлах гэж оролцсныхаа төлөө хоригдсан газар. Тэр байна. Гэсэн тэнд нь нээрэн чулуун хөшөөнүүд байдаг шүү. Голын ус өгөх. Ингээд ус цацснаа. Яач вэ? Гэсэн гинэт могоо гараад ирлээ. "Хараач хэн байгааг. Энэ голын ус. Үүнээс бүр ихийг авмаар байна уу? Наан чинь хоригдчихсан хэцүү байгаа үсттэй. Сарны нулимс хараалыг чинь арилгаж чадна. Хоёулаа нэг зоригтой. Тэгэхээр төлхүүр ойрхон байгаа. Хэрвээ чи надад төлхүүр олж өгвөл хоёулаа хүссэнээ авна. Тохир
ярих уу? Гэсэн чинь могоо дохиж байна. Сайн байна. Надад амл. Гэсэн дахиад дохиж байна. Тэгсэн шууд тесрэх бөмбөг дэлбэлж ойрхон байсан даланг нураагаад устгачлаа. Тэр даруй тэнд хоригдсан байсан Агири болон түүний хүмүүс амилж байна. Манай хэд нэлээд газар хороочлоо. Фрэнк, тэгэхээр бид одоо эргэлдэж буй цөцгий рүү орох гэж байна. Бэлнэ үү? Чи зам товчлохыг хүссэн. Одоо тэрийг авах гэж байна. Цөцгийн эргүүлэг гэдг нь юу хэлж байгааг шууд утгаар нь хэлж болох уу? Хүчтэй урсгал. Хүрхрээл гэсэн үг. Тэгэд явцгаалаа. Лили зүйлтэй дүүдэ хадгалууллаа. Фрэнкэрэ ирвэсэндэ. Чи харав уу? Тэр зүйлтийг надад авчир. Тэгэд хүчтэй урсгал руу орцгоолоо. Зүгээр өмдтөө. Миний санал болгосон зам руу буцахгүй байсан юм уу? Зүгээрээ. Яв. Би зүгээр. Дахиад нилээн донсолж байна. Зүгээр үү? Зүгээрээ. Эрүүл сарин доор орчихсон. Түлхүүр авах гэж байгаа замдаа асгарсан дарс долоогоод сатарчлаа. Фрэнк, буцмааргүй л байна уу? Өмдөндөө дусаачихсан биш үү? Эн чин давалгаа байсан юм. Чи бууж өгөх хэрэгтэй дээ. Чи л харин гитар тоглохоо болох хэрэгтэй бах. Чи үнэхээр муухай тоглолт юм байлээ гэж авна шүү дээ. Манай хүн жоохон уурлаад эргээд харсан чинь цаана нь бүр том давалгаа байж байна. Фрэнк эргээд хүч авах гэдэл хөдөлгүүр нь газчлаа. Аливаа. Бууна Нина. Хөдөлгүүр нь яг цагтаа ажиллаа. Хар удаа хайж байгаад хамаг хүчээрээ эргээд Фрэнк Жостинд хамаг хүчээ шавхаад нөгөө талын урсгал руу гараад явчлаа. "Зэ, та хоёр буцмаар байна уу?" гэсэн дүүн. "Наадах чинь чиний хэлсэн хамгийн ухаалаг санаа байна." Лили тэнд "Үгүй" гэж байна. "Чи өлсөж байна уу?" "Үгүй" гэд өгөх гээд байна. Дахиад сайхан пирана идэх үү гэд бөөлжүүлчлээ. Зөвүүн байна шүү. Ирвсэн харин согтчээ. Зүйлтэй аваагүй байна. Чи хамгийн муу ирвэс. Тэгэд нэг газар амс хийгээд мод бэлтгэлээ. Эрчүүд нь мод бэлтгээд Лили харин онгоцсон дотор камераараа юм бичээд байж байна. Тэгэд Фрэнкийн цоочтой өрөөг сонирхоод онгоолгоод орчлоо. Зураг хөргийн сонирхож байна. Машин дуртай бололтой шүү. Тэгсэн гинэд сарны нулимсыг хайж байсан баримтууд гараад ирдэг. Эрчүүд буцаад ирэх үед Лили нууц баримтыг нь олдсон байна. "Би миний өрөөнөөс хол бай гэж хэлээ үсттэй." "Тийм ээ. Тэгвэл чи дахиад зөндөө юм нууж чадна гэж юу?" "Фрэнк, чи яг л сонгон шиг юм. Нэг худал чинь илчлэгдэхээр дахиад нэг худал. Би өмнө нь хайж байсан юм аа. Одоо бол үгүй. Ойлгов? Би хайж байсан. Надад яг чиний шиг газрын зураг байсан. Ингээд гаргасан чинь нэрээ яг адилхан газрын зураг байна. Гэхдээ би олоогүй. Би бүх эрмэг, тохой, арлуудыг шалгасан. Юу ч байхгүй. Одоо би энэ голын дэргэд гацчихад байна. Гэхдээ чамд энэ байхгүй байсан шүү дээ." Гэд түлхүүрээ харуулж байна. Макрогер харин гадаа зогсож байтал сум ирээд ончлоо. "Лили" гэд нам. Лили гараад ирсэн чинь хажуунаас нь харваад бас нам. Фрэнк гараад ирсэн чинь Фрэнкийг бас. Тэгээд сэрсэн чинь индианчуудын гэрлүү явж байна. "Бид хаашаа явж байгаа юм бэ?" "Тэдний амьдардаг газар руу. Энэ дэлхий дээр байж болох хамгийн аимшигтай газар." Индианчууд харин манай гурыг барьж авчираад зөвлөлийнхөө өмнө зогсоочлоо. Тэндээс өдөрдөгч нь гараад ирнэ. Фрэнк харин хэлээр нь ярьдаг бололтой яриад байна. "Чисээ юу гэсэн бэ?" "Би та хоёрыг суулалчих. Оронд нь намайг ав. Бас эдлэл хэрэглэлүүдийг юм навчуулна гэд хэлчлээ." "Өө, үнэхээр зөрөгтэй юм. Гэхдээ би зөвшөөрөхгүй байна." "Тэгэхээр бол энэ бол цорын ганц зам." Тэгсэн тэндээс өдөрдөгч нь юм яриад Фрэнк орчууллаа. "Чамд байгаа түлхүүр бол тэдний хүсэж байгаа ганц зүйл. Тэр бол тэднээс хулгайлагдсан зүйл гэж байна. Хэрвээ тэрийг өгөх юм бол хуруунуудыг чинь эдэлгүй амьд үлдээ. Тэд мах идэх юм л да." Мак тэндээс. "За, өг. Чи сонслоо. Амьд үлдэхээ бодъё." Тэгсэн чи Лили, "Чи тэгвэл миний хэлснийг орчуулад өг." Гэснэ. "Би та нарын энэ зүйлтийг сарны нулимсыг олцоход өгье. Үгүй бол үгсэн ч харамсахгүй." Гэснэ ардаа хүлгээ тайлаад байна. Тэгснэ гялс мултраад чад аваад. "Альвэ? Үзье. Гэсэн нөгөө дүүл нь хөдөлдөггүй. Нэг эмэгтэй бага авснаа. "Фрэнк, дараагийн удаа энэ жүжигч чинь орох юм бол би илүү өндөр төлбөр авна шүү." "Болж үзээ сайн. Бид тохирсон шүү дээ." "Тийм л дээ. Гэхдээ бид нар энэ сонио хувцсыг өмсчөөд энэ зөрөгтэй эмэгтэйтэй тулалдах юм бол чадахгүй. Энэ эмэгтэй өгсөн ч яах вэ гэсэн зөрөгтэй юм байна. Бид яах ёстой юм?" "Тэр зөрөгтэй биш ээ. Тэр зүгээр л галзуу." Гэсэн Лили ирээд цохиод авлаа. Мак бас цохлоо. Манай хүний бүх худал хуурмаг нь илэрчлээ. Тэгээд тэр омгийн хадагтай зөвлөлтөн дээрх бичгийг нь орчуулж өгдөг. "Сарны нулимс бүхнийг идгэх хүчтэй. Энд сүнснүүдийг идгэн гэсэн байна. Хэрвээ зөкстэй гэдгээ баталмаар байвал усыг чулуу руу эргүүл. Тэгээд шархалсан зүрхийг байрлуул. Мод сарнаас нуугдсан байдаг. Баруун зүгт могоон зүрхэнд живсэн. Соёон сүүлээ харах газар бий гэж байна." "Төвхтэй гэж хэлээгүй юу?" Гэсэн чинь Лили газрын зургнаас хартал могоо сүүлээ хазж байгаа газар харагдаж байна. "Лили, ийм л учраас хин ч олоогүй юм байна." "Фрэнк, яагаад гэвэл лагримастэй кристалд биш. Энэ лалууна ротад байж." Гэснэ Лили, "Та нар намайг тийшээ хөргөж өгч чадах уу? Хэр удах вэ?" "2 өдөр болно." "Буцаах үйлчлэгээ бий юу?" "Учир нь би Ахмад скипертэй дахиж цааш хамт явахгүй." "Чи надгүйгээр тийшээ явж чадахгүй. Миний ажил их хвчлэн итгэлцэл дээр тулдаг юм. Харин чамд итгэж болох нэг ч зүйл алга Фрэнк. Чи тэр чигтээ худал хуурмаг. Энэ чиний төлбөр. Энэ хүртэл үйлчилсэнд баярлалаа." Ингээд $12,000 гаргаж ирээд тавьчлаа. Ингээд зам салав бололтой. Тэр оройн харин нөгөө Агири болон бусад хүмүүс тэд рүү дайрч байна. Шавар хүн, бас модон хүн хүмүүсийг унгаад байна. Фрэнк анзаараад Лилид, "Бид явах хэрэгтэй." "Үгүй ээ, чи намайг тэнэг гэж бодоо юу? Аюул гарсан мэт
зүжиглээд дахиад намайг авч явахгүй юу? Гадаа нарийн хүмүүс орилолдоод унлаа шүү. Гараа тарсан чинь могоо биетэй Агири ирчихсэн байна. Манай хоёртой таарснаа. Сандарсан харагдаж байх чинь вэ? Байж боломгүй юм. Домог үнэн байчээ. Тэгээд тулалдаж өглөө. Фрэнк модон хүнтэй нүцэд шавар хүн харин овгийнхныг унгаад байна. Бас нэг зөгийн хүн байж байна шүү. Фрэнк Лилиг аваад надад итэг ингээд олсоор дээшээ дүүллээ. Тэгсэн чадсангүй буцаад буугаад ирлээ. Чаавас Лили уурлаад. Болж үз Фрэнк гэснээ яваад өглөө. Мак харин зөгийн хүнтэй тулалдаад байж байтал. Лили ирж тусаллаа. Тэгсэн нөгөөх нь зүйлтийг булааж аваад Агирид өгчлөө. Фрэнк харин Агири дээр очиод зүйлтийг авах гээд тэмцдэг. Тэгсэн Джекийг сүлбчлээ. Джек шууд өөрийгөө нэмт сүлбэж ойртуулад зүйлтийг аваад доошоо ундаг. Замдаа харин Лили рүү дамжууллаа. Өөрөө харин чулуун цохигдоод доош орчлоо. Толгойлогч харин тэднийг аваад зүхтэн. Эндээс яв. Голоос хол яваарай. Тэд голоос холдож чаддаггүй хараалтай. Замд нь харин нөгөөдүүл нь бариад авлаа. Тэгсэн нөгөө хараал нь үйлчлээд буцаад гол руу шидэгчдэг. Тэгээд нөгөө мангасууд ярьсгааж байна. Бид зүйлтийг авч могоон хараалыг тайлах ёстой. Энэ бол бидний цорын ганц арга. Фрэнклин шанга хүртэн. Бид голоос хол түүнийг мөрдөж чадахгүй шүү дээ. Би чадах хүнийг мэднэ. Хунтаажид хэл хүрэг. Ингэсэн чинь зөгийн хүн хэдэн зөгийг явууллаа. Маргааш нь Лили дүүгээ хайгаад явж байна. Тэгсэн голын ирэг дээр Фрэнк амьд байж байна шүү. Фрэнк чи амьд байна. Чи яаж амьд байгаа юм бэ? Би чамайг үгснийг харсан шүү дээ. Тэгсэн чи элдэн бүр зоолттой хөвөрөө байж байна. Фрэнк яг үнэндээ намайг Франциско гэдэг. Франциско Лопез де Хереда. Би 400 настай. Ингэж авна штт. Лили сэлмийг нь сугуулж шархыг нь ойж өгöd. Фрэнк чи яг юу юм бэ? Би мэдэхгүй. Гэхдээ би хэн байснаа хэлээд өгье. Гэт түүхээ ярьж өглөө. 1556 оны Спайнд Агири болон Фрэнклинаар ах дүүс шиг хүмүүс байсан юм байна. Агиригийн охин хүнд өвчтэй байсан учраас аав нь заавал охиноо эдгэн гэж амлаад найз Фрэнктэйгээ хамт сарны нулимсыг олохоор явцгааж бид хамтдаа Амазоныг нэгжиж сарны нулимсыг бүхэл чадлаараа хайсан. Бүр газрын зургийг хүртэл бий болгосон. Гэж байна шүү. Чи Агриппийн газарч байж. Тэгэхээр миний газрын зургийг чи зурсан юм бэ шүү дээ. Данч бид нэг нэгээрээ туйлдэж үхцгээсэн. Эцэст нь Агири бит хоёрч хүчин өгссөн. Тэр үед харин уулын хамгаалагчид биднийг олсон юм. Тэгээд сарны нулимсаар биднийг дахин идгээсэн. Бид бүрэн сэргсэн. Агири үнэхээр жаргалтай байлаа. Гэхдээ тэр жаахан төвчээргүй загинсан юм. Тэр омгийн ахлагчаас түлхүүрийг өг гэж шаардсан. Харин омгийн ахлагч татгалзах үед Агири хүч хэргэлсэн юм. Тэр гэмгүй хүмүүсийг алж эхэлсэн. Би үүнийг нь харж тэсээгүү. Агири Фрэнклинийг хутгалаад "Урвагч" гэд явсан юм байна. Тэр үед харин омгийн ахлагч өгөхийнхээ өмнө тэднийг үрдмөнх голын дэрэгдээс холдож чадахгүй, бас өгөж чадахгүй гэсэн хараалаар хараасан юм байна. Бидний голоос холдох үед биднийг буцаагаад гол руу аваачдаг. Үүнээс хойш Агири намайг хайж эхэлсэн. Тэгээд олсон. Бид тулалдсан. Олон удаа тулалдсан. Тэд намайг олон удаа устгасан. Би байн худгалуулахаас залхаад нэг арга болсон юм. Агири болон түүний хүмүүсийг голоос холдуулаад харин тэднийг буцааж авч чадахгүй агуу руу оруулчихсан. Тэгээд тэд тэндээ чулгуулж 300 жил тэднийг аюулгүй хадгалж байна. Тэд яаж суллагдсныг би мэдэхгүй. Ингэж байна шүү. Чи тэгэд 300 жил юу хийсэн юм бэ? Би хот барьж усгасан. Олон найзуудтай болсон. Бас олон найзуудаа алдсан. Бас би зав хийсэн. Олон муур тэжээсэн. Муур болгоноо би Проксима гэж нэрлэдэг. Тэгээд би сарны нулимсыг их удаан хайсан. Эцэст нь би шантарсан. Тэгээд зүгээр л жуулчдад хөдөж идэг болсон. Ингэж байна шүү. Жинхэнэ том гар байсан юм биш. Маг харин омгийн ахлагчтай хамт завин дээр байж байна. Тэгсэн хунтаач тэднийг бариад нөгөө хил үргэснийг нь авсан бололтой. Тэгэд орж цай уух уу гэд орууллаа. Цайгаа уусныхан дараа. Тэгэхээр гэрээ хийх цаг боллоо. Игч чи хаана байна? Би гоё юм харуулъя. Ингэснэ пуужин харуулад. Энэ овгийг харж байна уу? Ганцхан товчлуур дараад хүүхдүүд эмэгтэйчүүдтэй хамт тэдний хувь заяаг шийдэх болно. Харин чи тэднийг аварч чадна. Игч чи хаана байна? Амар сүрдүүлж байна. Лили харин эцэст нь нэг юм Фрэнкэд итгэлээ. Шууд зүйлтэй тайлаад дүнд өгчлөө. Фрэнк харин буцаагаад энэ чамд байж байг гэд өгдөг. Чи нулимсыг олвол юу хийх юм бэ? Би хараалыг тайлнаа. Тэгээд дараа нь харин хаашаа явахаа сонгондоо. Маг харин буугаад өгчжээ. Лили хаашаа явж байгааг хунтаажид хэлээд өгчлөө. Тэгсэн хунтааж тэр доор нь тэнд байсан зөгийнүүдийг алчлаа. Чи яаж байгаа юм бэ? Тэр мангаснууд модны байрлалыг мэдээсэй гэж би хүсэхгүй байна. Сарны нулимс зөвхөн минийх. Ингэж байна шүү. Муу санаатай маа. Ингээд манай хоёр нөгөө шинээр олсон газараа ирлээ. Усыг яаж чулуу болох юм бэ? Гэсэн Фрэнк нэг юм оллоо. Шомбож очоод харсан чинь эргүүлэх юм байж байна. Фрэнк гарч ирээд тэнд онгойлгох бариул байна. Асуудал гэвэл энийг уралсан хүн нь их нарийнхан байсан бололтой. Гэж байна шүү. Фрэнк багтааг хүн байна. Ингээд Лили орохор болдог. Лили харин би чадахгүй. Би сэлж чадахгүй. Фрэнк аргалж жагаад ус руу аваад орохор боллоо. Цаашаар чи
Унтан дотроо дахиад өмдтэй мө. За ингээд нуруунд дээрээ үүрж авчиад Лилиг орууллаа. Бариуланд хүрсэн ч харин хавхалга нь хаагчлаа. Маларлаа онгоолгох ганц л зам байна. Фрэнк Лилид өөрөөсөө амьсгал өгөөд дээшээ гарч өөрөө амьсгаагаа аваад хөчил дөрөгч нөөцлөн. Лили харин онгоолгох гэд үзэж тарлаа. Бариулуудыг хөдлөгсөн чинь тэндээс нь баахан пирана гараад ирж байна шүү. Фрэнк замыг намдаж очиод Лилигийн өмнөөс хазуулдаг. Лили харин эцсийн амьсгалаараа хаалтыг онгоолгоод өөрөө ухаалчлаа. Тэр дээр ус доошоо ороод чулуу ээл гарч байна. Фрэнк очиод Лили сэрээрээ ингэсэн чинь сэрэнгүүтэй маа. Чи яаж намайг орхиж чадваа? Гү тэнд пирана байсан юм аа. Би чамайг хамгаалаад пиранад хазуулаад энийг хардаа хувц урагчихсан. Тэгсэн Лили тоодоггүй. За. Тэгэд харсан ч харин аль хэдийн нууц хаалга ил гарцсан байна. Усыг чулуу болгоно. Энийг хэлээд өссөн юм байна. Тэгсэн тэнд нь хунтайжин шумбагч байж байдаг шүү. Аль хэдийн ирдсэн байж. Бас дүүг нь барьцаалчгаж. Тэндээс харин нэг зөгийг ялс нисэд явчлаа. Эзэддээ хил хөргөх бололтой. Хунтайж манай хэдэд буу тулгаж байгаад замчлуулаад аваад орлоо. Явсаар байгаад шидэт модныханд ор хүрээд ирдэг. Энэ мод өгчгэж. Харин чи яаж цэцэглүүлэхээ мэднэ. Хэрвээ тэглээ гэхэд чи биднийг алахгүй гэдгийг бид яаж мэдх юм? Тэгвэл одоо алчих юм уу? Гэсэн Фрэнк тэндээс. Би явъя. Хэрвээ надад нэг дэлбээ өгнө гэвэл би олоодог. Хэрвээ чи надад 3 дэлбээ авчираад нэгийг авна гэвэл тэгж тохирё. Харин та нарын бяцхан дүүчин завин дээр үлдэнэ. Эвгүй үйлдэл хийвэл тэр үхэн. Тэгэд явж очиод модны төвд хүрээд ирлээ. Төв рүү нороод түлхүүрээ тааруултал юу ч болдоггүй шүү. Фрэнк энэ уул нь энд таарах ёстой доо. Чи найздаа тусал. Гэсэн чи Лили үгүй гэж байна. Үгүй гэнэ. Гэд буудах гэтэл. Хэрвээ чи надад нэг дэлбээ өгнө гэвэл болж байна. Надад 2 дэлбээ хэрэгтэй. Тэгэхээр би нэгээс илүү өгөхгүй. Чи өөрийнхөө дэлбээг түүнд өгөх юм уу? Хэрвээ тэгэх юм бол тэр намайг эхлээд алах ёстой болно. Тийм үү? Тэгвэл та хоёр уулзраа бол. Лили бас зөвшөөрлөө. Манай хоёр нэг юм төлөвлөв бололтой шүү. Тэгээд тэрүүгээр сайн ажиглаж байгаад жинхэнэ өвчин энд байна гэж байна. Түлхүүрийг өг. Энэ зүрх байж. Шархалсан зүрх. Ингэснэ хуглаад үтсэн чинь дотор нь чулуу байж байна. Чулууг нь аваад буцаагаад хийсэн чинь шууд буцаад эвлэрч байна шүү. Чулууг нь нэг газар хийгээд зүрхийг нь харин ормон дээр тавьтал мод амилж байна. Тэгээд сарны туяанд шууд дэлбэллээ. Тэгсэн Лили буу авснаа Фрэнкийг буудчлаа. Дахиад нэг буудаад унгаачин. Лили одоо дэлбээ минийх. Гэд дэлбээ авах гээд дээшээ гарна. Тэгсэн сарны туяа байхгүй болоод дэлбээ буцаад үхээд байна. Яарахгүй бол болохгүй нэ. Доор харин Фрэнк усан доогор явж очиод Макийг чөлөөллөө. Сэмэрхэн гарч ирээд нэг нэгээр нь цохиод Мак бас зодолтоод бүгдийг унгаалаа. Тэгсэн нэг нь буудчлаа. Дээд талын хэдэн сэжиг авчдаг. Лили гялс хоёрыг нь түлхээд өөрөө дээшээ гарчлаа. Туудыг бууд авах гэсэн дэлбэнүүд нь хатаад хамгийн сүүлийн дэлбэнээс нь ганцыг л сугалж амжлаа. Лилигийн мөчр нь хугараад унах шахлаа. Хунтайж ирээд хэрвээ дэлбэгээ өгвөл би чамайг аврыг гэсэн чинь дэлбэгээ өгөх гэж байгаа юм шиг болоод доошо шидэнгүүтээ Фрэнк гэснэ хунтайжин гараас бариад авлаа. Фрэнк харин доороос нь дэлбэг бариад авлаа. Тэнд нь харин зөгийн шуугаад шавар дуураад нөгөө мангасууд ирсэн бололтой. Зөгийн хүн хунтайж дээр очиод чи миний найзуудад их муухай хандсан гэсэн үү? Гэсэн агирид эндээс ирээд дээд сүүдэд итгэж болохгүй гэж гэснэ могоо явуулчлаа. Лили харин тэндээс гүйж байна. Фрэнк дэлбэгээ дааванд орогоод Макийг буулгаад энд буу. Лилид тэрл байх юм бол миний хувьд энэ дэлхий амьдрахад хангалттай гэж хэлээрэ. Гэснэ Проксима түүнийг хамгаал гэд ганцаараа цаашаа явчлаа. Мангасууд Лилиг хаяад шууд Фрэнк рүү явдаг. Фрэнк дэлбэг бидэнд өг. Фрэнк онгоцоо хэлээд сүүлчээ аялал. Ингэж л энийг дуусгана. Өөр арга байхгүй. Гэт хурдаа нэмлээ. Замд нь харин модон хүн ирээд манай хүн цавчаад мултарлаа. Лили буугаад ирлээ. Тэр юу хийгээд байна? Мэдэхгүй. Намайг буу гэсэн. Тэр голын урсгалыг хаах гэж байна. Манай хүн нөгөө гурын голд нь эргэж өгч байна. Гэхдээ арай л бардаггүй. Дахиж нэг зоолоход нөгөөдөл нь дэлбэг авчлаа. Мак харин тэнд. Тэр чамайг түүний хувьд өөрийнх нь дэлхий гэж хэлсэн. Юу? Гэсэн чи Фрэнкэд дэлбэ байдаггүй. Лили дүгүүлчихэж. Нөгөөдөл харин завийг зогсоох гэсэн оройтчихсан байна. Зав ханыг нураагаад усыг хаажлаа. Мангасуудыг ой гол руу буцаагаад татах гэтэл бетоныг давж чадахгүй болохоор Фрэнк ч ус тэндээ чулуулчлаа. Лили хурж ирэх үед Фрэнк аль хэдийн чулуулчихж. Лили, Фрэнк чи миний учирч байсан хамгийн уур хүрмээр шийдвэр гаргадаг залуу байна. Яагаад ингэж байгаа юм бэ? Гэснэ нөгөө дэлбэгээ хаманд нь хийжлээ. Лили, чи юу хийж байна? Дэлбэн тэр дороо замхраад алга болчихно. Нилээ хүлээсэн ч юу ч болдоггүй. Лили шантраад буцах гэдэл гинэт улаан туяа хазар дээр нь гэрэлтэж байна. Тэгээд чулуу хагараад Фрэнк эргээд ирлээ. Лили шууд очоод тэврээд авлаа. Чи намайг буудсан. Тийм ээ. 2 удаа буудсан. Чи өөрөө ихнийх дээр нь унахгүй яасан. Ингээд үнсэлцлээ. Тэгээд бөөндөө тэврэлдээд байж байтал сарны сүүлчийн гялбанд дахиад нэг дэлбэ гараад ирнэ. Ингээд манай хэд буцаад ирлээ. Макарын явсан аяллахын талаар нөгөө эрдэмтдийн холбоондоо илтгэл тавьж байна. Тэгээд бидний аялал холбооны хувьд үнэхээр үн цэнтэй сайн аялал байж чадсан. Даанч холбоо бидний хувьд зөксгүй юм байна. Гэснэ гишүүнчлэлийн бичгээ хураад хийчлаа. Би дааж байгаа бололтой шүү. Фрэнкэрэн Парист ирчихжээ. Анх удаа машин барьж үзэх гээд байж байна. Машин гарсан цагаас л зургийг нь хараад сонирхоод байсан шүү дээ. Одоо харин биеэр мэдрэх цаг нэрсэн байна. Лили харин хажууд нь сууж байна. Ингээд хөдөлцгөөлөө. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа.